Онгарсаар эхний 4 сарын байдлаар төсөв 1.4 их найдын алдагдaltaй байгааг сангийн яамнаас мэдээллээ. Оны эхний улиралд төрийн байгууллагуудаас 33 тэрбум төгрөгийн 91 зөрчил илэрчээ. Манай улсад 1000 хүнд ноогдох сувлагчийн тоо 4.2 байгаа нь олон улсын дунджаас 2-3 дахин цөөн байна. Төрийн албан хаагчдыг бүтээмжгүй, ёс зүйгүй ажиллаж байна гэж иргэд дүгнжээ. Импортын барилгын материалын 30-40% нь гарал үүсэл нь тодорхойгүй байна. Ороймонд цаг 7:10 Тэнгэрлэгээс 7:10 мэдээллийн хөтөлбөрөөр эхлүүлж байна. Сая танилцуулсан боломжтой мэдээллийг одоо танд үзүүлнэ. Улсын их хурлын төсвийн болон эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-аас 2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн нэмэгдсэн үртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай. Мөн төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хилцэх хэсгийг шийдвэрлэлээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар улсын их хурал төсвийн хүрээний мэдэгдэл баталстын дараа 3 сарын турш түүндээ гар хөрж өөрчлөлт оруулж болдоггүй хуулийн зохицуулалттай. Гэтэл эдийн засаг бол амьд организм. Гэнэт дэлхийн зах зээл дээр нүүрсний үн унах, эсвэл инфляц, цогцом үсэх зэрэг гал алдах нөхцөл байдал үүсгэхэд засгийн газар хуулийн тэр 3 сарын хоригоос болоод ямар ч арга хэмжээ авч чадахгүй байдалд хүрдэг байсан. Харин энэ өөрчлөлт батлагдвал эдийн засагт ямар нэгэн өөрчлөлт гарлаа гэж бодоход засгийн газар маргааш нь чамаагүй төсвийн тодтголоо өргөн барьж цаг алдалгүй хариу арга хэмжээ авах боломжтой болно гэсэн үг юм а. Та нарын төсвийн тодтгол гэдэг юм бийг ийм ойрхон хийхээр хуулийг өөрчилж оруулж ирж байгаа чинь буруу. Харин ч бүр жилдээ огт өөрчлөлт хийхгүйгээр гарвал гэдэг арай гайгүй байдаг. Ямар практик манад байдгүй гэхээр за одоо энэ жилийн хувьд хэцүү байх шиг байна. Ер нь бол төсвийн орлого бол дандаа сангийн яамны зовлон учраас бага төлөвлөдөг. Тэгээд давж уйлдаг, намар тэгээд тэр зөрөө хэсгийг алж иддэг их хурл. Ийм л одоо тодтгол гэдэг нэрээр ийм практиктэй байхгүй. Тэгш одоо таны 3 сарын дотор тодтгол оруулж ирэхгүй шүү гэхээр тэр заалтыг алга болгож байгаа буруу гэж үзэж байна. Төсвийн хүрээ 5 сарын хуулиар өргөн баригдаад 6 сарын батлагдана. За үүнээс хойш 3 сарын хугацаанд хөдлөхгүй ингээд хатууж хойжилж юм болоод байна л та. Тэгээд 9 сарын 1-ээс тодтгол шаардлагатай өргөн барих хэрэг үүснэ. Тэгэхээр энэ одоо яг үүсэж байгаа нөхцөл байдал, төсвийн тэнцэл одоо алдагдaltaй байж байгаа байдал. За энэ шатхууны үнийн өсөлт одоо 5 сарын сүүл 6 сар 7 сар бодиттой орж ирнэ. Ачаалууд орж ирнэ гэсэн үг. Гадаад валютны өсөнтөж эрсдэл гарна, инфляцнтэй эрсдэл гарна. За ийм төсвөө яралтай тодтохоо засаг илүү хурдан шуурхай хариу арга хэмжээг л бэлтий гэж байгаа. Яг энэ хууль энэ 3 сар гэдэг энэ заалт дөнгөж түрүү жил үйлчилж эхлээл ингээд эхнээсээ бас яг үйлчлэлийн хойшлуулаад яваад байгаа юм л да. Энийг бол бид нар төсвийн доктортой байдлыг хангах, төсвийн тодтохгүй сайн төсвийн төлөвлөлт рүү чиглүүлсэн сайн заалт гэж үзэж байгаа учраас энэ төсвийн доктортой байдлын тухай хуулийн хувьд бол энэ заалтыг бас өөрчлөх нь буруу юм а гэсэн ийм зүйлийг өгч байна. 3 дугаар дараагийн бидний гол дүгнэлт бол төсвийн доктортой байдлыг хадгалахын тулд дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлээр байгаа энэ тэнцвэржүүлсэн үн, төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтүүд болон төсвийн хүрээний мэдэгдлийг доктортой байлгах энэ хууль эрх зүйн орчныг чангадах шаардлагатай байна. Тэгэхгүй бол дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл бодлогын хэв шинжээ алдаад байна гэсэн ийм л дүгнэлтийг бид голчлоо өгсөн байна. Эхний 4 сарын гүйцэтгэл бол өчигдөр бол гарсан байна. За гүйцэтгэл бол нийт орлого бол 10.2 их найд орсон. Гарсан зарлага бол 10.3. Тэнцвэржүүлсэн орлого үүнээсээ бол 8.9 их найд өргөн. За ингээд алдагдал бол 1.4 их найд алдагдaltaй байна. Тэр орлого бол жилийн яг нийт хэмжээний орлого төлөвлөгөөнөөс 28% бол орсон байна. Тэгэхээр орлого талдаа бол бид нар проблем бол гайгүй. Харин зарлага маань нэлээд асуудалтай болчиход байна. Зарлага бол яаж юм гэхээр цалин үс, дэтгэвэр тэтгэмж, халамж гэдэг маань маневрлах боломжгүй зардал цэвэр 12 тоо хуваагаад сар болгон сагжуулах болчиход байна.
Дээрх өөрчлөлтөөр эдийн засгийн гинтийн өөрчлөлтөд төсвийн бодлого шуурхай хариу үзүүлэх, орлого зарлагын тэнцвэрт байдалд үүссэн эрсдлийг цаг тухайд нь зохицуулах, төсвийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ. Улмаар 2 байнгын хорооны хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулийн төслийг хэлцгийг дэмжлээ. Төрийн байгууллагуудын хаалттай хаалганы цаана ашиг сонирхлын зөрчлүүд нэмэгдсээр байгааг хяналт шалгалтын үр дүнгууд харуулсаар байна. Гэтэл үүнд хариуцлага тооцох механизм сул байсаар байгаа юм. Түүнчлэн төрийн албан хаагчдыг бүтээмжгүй, мөн ёс зүйгүй ажиллаж байна гэж иргэд дүгнжээ. Тухайлбал өнгөрсөн онд 41 төрийн байгууллагт хяналт шалгалт явуулахад 321 тэрбум төгрөгийн 371 зөрчил илэрчээ. Эдгээр зөрчлийн 50%-ийг төсөв санхүү худалдаа авалттай холбоотой зөрчил эзлэж байна. Гэхдээ нийт илэрсэн зөрчлүүдээс ердөө 16 албан тушаалтанд сахилгын шийтгэл оноожээ. Харин бусдад нь албан шаардлага болон мэдэгдэл хүргүүлэх, авилгатай тэмцэх газар болон цагдаагийн ерөнхий газарт шилжүүлээд орхижээ. Мөн энэ оны эхний улиралд дахин нийт 33 тэрбум төгрөгийн 91 зөрчил илрээд байна. Эндээс төрийн албан хаагчид албан тушаалаа хувийн ашиг хонжоо олох хэрэгсэл болгох жишийг тогтчихсон нь харагдаж байна. Тийм ч учраас төрийн албан хаагчдын хяналт болон ажлын бүтээмжийг сайжруулах шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна. За манай байгууллагын үеийн зөвөөс бол яг төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд байгууллагын бүтцийн онцлогоог зөв хийдэг байх асуудал дээр анхаарч ажиллаж байна. За төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийг яаж нэмэгдүүлэх вэ? Хэрэглэгчийн сэтгэл ханамжаас судалгаа үнэлгээг авч үүндэд өдрөдөлгуулсан ямар санал зөвлөмжийг харьяа байгууллагуудаа өгөх вэ гэдэг дээр бас ажиллаж 26 онд бас ингээд 16 амтчаа агентлаг 22 одоо амт нийслэлийн судалгааны төвийн газруудад судалгаа шийдвэрлэж эмнэлгээ зөвлөмж өгсөн байна. Өнгөрсөн онд төрийн албан хаагчдтай холбоотой 341 мянган өргөдөл гомдол бүртгэгджээ. Үүний дийлэнхийг нь татвартай холбоотой гомдол санал эзлэж байна. Нөгөөтэйгүр төрийн цахим систем үйлчилгээний гацалттай холбоотой гомдолж жин дарж байна. Мөн төрийн албан хаагчдын харилцаа хандлагатай холбоотой санал тасардаггүй болохыг салбарынхан хэлж байна. Харин орон нутагт газрын маргаан болон дид бүтцтэй холбоотой асуудал хамгийн ихээр бүртгэгджээ. Түүнчлэн иргэдийн дунд судалгаа явуулахад төрийн үйлчилгээ шийдвэр гаргалтыг иргэд 63%-аар буюу хангалтгүй гэж дүгнжээ. Бүтээмжид хамгийн сөргөөр нөлөөлдөг одоо бүтээмжийг сайжруулах сөрөд нөлөөлөл бидний хүн зүгээс нэг хоёр зүйл харж байна. Нэгдүгээр зүйл яг үгээр энэ суралцах чадвар. Хүн байнгын суралцах хэрэгтэй. Байгууллага байнгын суралцах хэрэгтэй. Баг байнгын суралцах хэрэгтэй. Энийг алдчихдаг. Ингэх юм бол бүтээмж үүсгэх. Хоёр дахь нь өөрчлөгдөх чадвар. Change management гэж ярьдаг байгууллага дээр тийм. Энэ бол өөрчлөлт чадвар. Ямар нэгэн байдлаар шинэ зүйлс оруулсан ч гэсэн тэр өөрчлөлтийг хүлээж авахгүй баг хамт олон. Тэр өөрчлөлтийг хүлээж авахгүй байгууллага бол хий димийн зардал мөнгө гардаг. Үүний нөгөө талд төрийн албан хаагчид ч мөн өөрсдийнхөө ажилд сэтгэл дундуур байгаагаа судалгаагаар илэрхийлжээ. Тухайлбал төрийн албан хаагчид ажилдаа хэр сэтгэл ханамжтай вэ гэдгээ 50-68%-аар дүгнжээ. Үүнд хэтэрхий өндөр ачаалттай хэрнээ бага цалин авдаг төрийн албан хаагчид сэтгэл ханамжгүй гэж дүгнсэн байна. Мөн нийт албан хаагчдын сэтгэл ханамжгүй байдлыг байгууллагын удирдлага, хүний нөөцийн бодлого, цалин урамшууллын тогтолцоотой холбоотой гэж дүгнжээ. Тиймээс бүтээмжийг хэмжиж үнэлэх тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай гэж салбарын экспертүүд төрийн албан хаагчдын бүтээмж ба эдийн засаг хилцүүлэхийн хүрээнд хэлэлцлээ. Жил бүрийн 5 дугаар сарын 12-нд дэлхийн нийтээр олон улсын совилогчдын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Монгол улс 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэх болсон. Энэ жилийн тухайд Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлдор совилогч тандаа баярлаа. Совилогч нарын улсын зөвлөгөөн төрийн ордонд зохион байгуулагдлаа. Монгол улсад 15,000 гаруй совилогч ажиллаж байгаа нь эрүүл мэндийн салбарын нийт хүний нөөцийн 22 орчим хувийг бүрдүүлж байна. Гэсэн хэдий ч 1000 хүнд ногдох совилогчийн тоо 4.2 байгаа нь олон улсын дунджаас 2.4 дахин зөөлөлт юм а. Нэг их эмчид ногдох хүний тоо дунджаар 214, нэг совилогчид ногдох хүний тоо 228 байна. Мөн манай улсад сүүлийн 4 жилд бэлтгэсэн нийт совилогчдын 47% нь мэргэжлээр ажилтгүй гэсэн статистик байгаа нь нийгэмд энэ мэргэжлийн нэр хүнд үнэлэмж, ажиллах орчин нөхцөл, салин хангамж ямар түвшинд байгааг илтгэж байгаа үзүүлэлт юм а. Бидний үетэй харьцуулах юм бол совилогчоор суралцж байгаа оюутнуудын тоо бол эрс багассан байгаа. Оюутнууд төгсөж байгаа боловч яг нөгөө нэг эмнэлэг дээр ирж ажиллах нь бол зөвхөн байдаг, мэргэжлэрээ ажиллах нь. За тэгээ ирж ажилласан ч гэсэн 1-2 сар ажиллаад тэгээд нөгөө ажлын ачаалал шалтгаалаас ажлаас
хашрах, ажлаас гарах тийм айгүй илбэг тохиолддог. Цалин бас баг гэд ихэнх нь бол төгссөн хүүхдүүд хувийн эмнэлэг рүү аявих явж байгаа. Ерөөс Монгол улсын хэмжээнд бол нэгийг харьцах нь 0.9 байгаа. Сэлгчийн харьцаа бол харин энэ нь болохоор Улаанбаатарт нэгийг харьцах нь 0.9, хөдөө орон нутагт болохоор нэгийг харьцах нь 4, улсын хэмжээнд болохоор нэгийг харьцах нь 1.1-тэй байх статистик том мэдээлэл. Тэгэхээр мэдээж зэрэг энэ манай ерөөхдөө зорилттой засгийн газрын бодлого, эрүүл мэндийн яамны бодлого бол нэгийг харьцах нь 2 болгохоор бол зарим бол ажиллаж байгаа. Тэгэхээр нэгийг харьцах нь 2 болохын тулд бол дахиад 15,000 сэлгч хэрэгтэй болж таарна. Улсын эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа сувилагч нарын цалин голчлон ЭМ4-өөс ЭМ7 хүртэлх зэрэгэлд хамаардаг. Цалин нэмэгдэхээс өмнө сувилагч нарын дундад цалин 1 саяас 1 сая 200 мянган төгрөгийн хооронд байсан бол 30% нэмэгдлийн дараа цалингийн доод хэмжээ 1 сая 350-аас 1 сая 650 мянган төгрөг болж өссөн. Үндсэн цалин дээр дараах нэмэгдлүүд тооцогддог тул сувилагч нарын гар дээр авах дүн үндсэн цалингаас өндөр байдаг. Жишээлбэл мэрэгжлийн зэрэг 10-аас 20%, ажилласан жил 5-аас 25%, ур чадварын нэмэгдэл 10-аас 25%, за мөн илүү цаг шөнийн ээлжийн нэмэгдэл орж ирдэг. Ингээд өнөөдрийн байдлаар улсын эмнэлгийн сувилагч нар бүх нэмэгдлээ тооцвол дунджаар 1 сая 800-аас 2 сая 200 мянган төгрөгийн цалин авч байна. Харин татвар нийгмийн даатгалаа төлөөд гар дээрээ 1 сая 400-аас 1 сая 700 мянган төгрөг авч байгаа нь нийтлэг үзүүлэлт юм а. Харин хувийн эмнэлгийн сувилагчийн үндсэн цалин улсын эмнэлгийнхээс даруй 500-аас 700 мянган төгрөгөөр өндөр байгаамаа. Өдөртөө Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. Хөтөлбөрийн энэ хэсэгт эдийн засаг, бизнесийн орчны тухай хэлийн чанд орон нутагт ажиллаж байгаа сурвалжлагч нарын ирүүлсэн мэдээллийг үзүүлэх болно. За бүгд аргадах Хятад ард улс Хөрөн Монголын өөртөө засах оронд 23 дахь чөлөөт худалдааны туршилтын бүсээ байгуулж Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ үе эхэлж байгааг мэдгдлээ. За Хөх хот, Манжуур, Ирээн хотыг хамарсан энэ бүс нь логистик, худалдаа, дижитал эдийн засаг, шинэ эрчим хүч, хил дамсан аялал жуулчлал зэрэг салбарыг хөгжүүлэхэд чиглэж байгаа юм байна. Бүгд аргадах Хятад ард улсын Ирээн хотоос Халиума. Бүгд Хятад ард улсын Ирээн хотоос мэдчилж байна. За энэхүү Ирээний чөлөөт бүс нь нийтдээ 18 га газар талбайд эдийн засгийн чөлөөт бүс, худалдааны чөлөөт бүс болохоор байгуулагдаад байгаа юм байна. За тус бүсүүд өнөөдрийн байдлаар 48 аж ахуй нэгж байгууллага, уул уурхайн бүтээгдэхүүн боловсруулах, хөлс хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, аялал жуулчлал гэсэн үндсэн 4 чиглэлд үйл ажиллагаагаа явуулж эхлэхэд бэлэн болсон байгаа юм. Харин цаашдаа энэхүү чиглэлийг 7 болгон өргөжүүлэх талаар хэлж байсан юм а. Өнөөдрийн байдлаар тус чөлөөт бүсийн дэдбүтцэн ажил 1.5 тэрбум юаны хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Бүгд найрамдах Хятад ард улсын Ирээн хотын чөлөөт бүс нь хуурай замын автозам болон төмөр замыг түшиглэн байгуулагдсан худалдаа эдийн засгийн жишг чөлөөт бүс болох хэтийн зорилго тавьсан бөгөөд энэ зорилгын хүрээнд Монгол улсын замын үдийн чөлөөт бүстэй хамтран ажиллаж худалдаа эдийн засгийн 3 улсын коридор байгуулах зорилготой. 2027 он гэхэд Ирээн болон замын үд чөлөөт бүсийн хооронд автозамын дэд бүтэц холбогдож худалдаа эдийн засгийн урсгал өрнөнө гэсэн хүлээлттэй байна. За харин энэхүү замын үд Ирээний чөлөөт бүсийн Монгол талаас бол нийтдээ 10 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулахар хүсэлтэй бол ирүүлсэн байгаа юм байна. За Монгол талын замын үдийн чөлөөт бүсийн нөхцөл байдал бол яг одоогоор татваргүй барааны дэлгүүр
гэсэн одоо хэм маягтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа. Цаашид бид нар чөлөөт бус болгон өргөжүүлэх шаардлага бол тулгараад байгаа. За яагаад бүгд найрамдагтад ард улсын энэ одоо Монгол улстай хэрэгжилж байгаа замын үед ирээний чөлөөт бусыг ингэж хөгжүүлэх тал дээр анхаарлаа хандуулаад байгаа вэ гэхээр ер нь Европ руу гаргах барааныхаа эргэлтийг нэмэгдүүлэх хамгийн том зорилготой. За дээр үеийн одоо цайны зам, торгоны замын одоо буцааж эргүүлэн сэргээх зорилготой юм а гэдгийг бол хэлж байсан. За дашрамт дурдахад Монгол Хятадын худалдаа эргэлтийн 80%, зорчигч тээврийн 70% нь бол яг энэ ирээн замын үеийн бомбтор бол гардыг байна. Тэгэхээр цаашид ирээн бомбд нь чөлөөт бүстэйгээ хамтран төмөр замын одоо нэвтрэх хүчин чадлыг илүү нэмэгдүүлэх, Танжин, Таншаан усан бомбтоос ирэх ачаа барааг хуурай замын Монгол, Орос, Европт хүргэх гол цэг болгохоор төлөвлөж байгаа юм байна. За харин одоо хөтөлбөрийн энэ хэсэгт Өмнө Говь аймгийн Хам богд сумаас ирсэн мэдээллийг хүргэе. За хэдхэн жилийн өмнө говийн алслагдсан жижиг сумдын нэг байсан Хам богд сум өнөөдөр Монгол улсын хамгийн хурдтай хөгжиж байгаа суурин газруудын нэг болоод байна. За энэ бол уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч компани болон орон нутгийн иргэд харилцан ойлголцож хамтран ажиллаж чадвал бүс нутгийн хөгжилд орхноо цэцгэлдэг гэдгийг батлах нэг жишээ болж байгааг их сурвалжууд хэлж байлаа. Үзэгчдээ би Улаанбаатар хотоос 650 км зайд орших, за оюутлогын урхаагаас 40 гаруй км-ийн зайд орших Өмнө Говь аймгийн Хам богд сумаас мэдээлэл бэлтгэх өргөж байна. За энэ сум бол за аймагуудад ч байхгүй том хэмжээний бүтээн байгуулалтыг хийж явж байгаа ийм за хөгжлөөр одоо Монголын өмнө орхиц сум гэж бол хэлж болно. За энд нийтдээ за 3 сургууль болон за 4 дэх цэцэрлэгийг хүлээн авахаар одоо бүтээн байгуулалтын ажил нь үргэлжилж байгаа юм нөхцөл байдалтай. За энэ юугаар онцлог байна вэ гэвэл сумдууд бол ихэвчлэн 1-2 сургуультай. За ингэхдээ ихэвчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар одоо бүтээн байгуулалтын хийдэг ийм дүү зурагтай бол өдийг хүрсэн. За тэгвэл энэ сумын тухайд бол өөрсдийн уул уурхаан баялагаас орж ирсэн орлогоосоо энэ сургууль цэцэрлэгүүдийг барьсан. За түүнчлэнд бол музей баригдаж байна, усан сан байна, спорт цогцлбор байна. За яг миний нард харагдаж байгаа супермаркет гих мэдчлэн одоо бусад сумдуудтай харьцуулахааргүй маш их том өргөн хэмжээний бүтээн байгуулалт өрнөж байгаа ийм нөхцөл байдалтай юм а. Тэгэхээр энийг бол за яг энэ уул уурхайг дэмжсэний одоо өр нөлөө гэдэг тайлбарыг бол их сурвалжуудын зүгээс хэлж байгаа юм а. Хамгийн гол хөшүүрэг болсон зүйл маань бол олон нийт иргэдийн оролцоог бий болгосон асуудал л яг энэ өнөөдрийн одоо бидний хүрсэн одоо амжилт гэх үү те энэ ойлголцоод ажиллаа өргөжлүүлээд ингэ явж байгаа бол энэ оролцоог хангаж өгсөн нь л гол түлхүүр нь болсон байдгийг. Тэгэхдээ яг хуу томоороо төсөл маань ингээл урагшилж байна те. Тэгэхдээ одоо жижиг асуудлууд бол бас л ярилцах, зөвшөлдсөх, шийдэх за тэгээ орон нутгийн иргэдийнхаа одоо санал бодол дээр тулгуурлаад одоо төлөвлөгөөгөө өөрчлөх тийм зүйлүүд бол бас зөндөө шүү дээ. Одоо жишээлх юм бол одоо хайгуулын өрн бид нар чинь жил болгон явдгаараа явж л байна. Тэгээ одоо жилдээ төлөвлөгдсөн одоо хайгуулын их цэг талбайнуудаа бид нар чинь орон нутгийн иргэд малчтайгаа ярьж байгаад за энд ингээд өрөмдлөг хайгуул хийж болох уу болно. За болно гэвэл тэгвэл одоо зам харгууг нь яах юм ингэж ярьж байгаад бас зарим тохиолдолд бид нар агуулгын ажлыг бол одоо тухайн талбайд хийхгүй байх. Тийм тохиолдол ч гэсэн бол байна. За бүр тэгээд загвар дизайн бүр томоохон төслүүдийнхаа одоо концепцийг хүртэл одоо өөрчлөх юм орон нутгийн иргэдийнхээ оролцоо санал дээр тулгуурлаад өөрчлөх юм зүйл байдаг. Талууд зөвшөлдөж чадсанаар баялагын өрөөгөөчийг бодит бүтээн байгуулалт болгон хувиргаж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах боломжтойг хэлж байлаа. Нөгөөтэйгүр төрөөс уул уурхайгаа ашиглуулдаг сумдын иргэдэд баялагийнх нь өгөөчийг хүртээх бодлогыг баримталж, хуульд тодорхой өөрчлөлтүүдийг оруулсан нь түлхэц болж байгааг хэлж байна. Тодорхойлбол байгалийн баялагаас төвлөрүүлсэн татварын тодорхой хувийг орон нутгийн төсөвт үлдээдэг болсон нь сумын өнгө төрхийг өөрчлөх гол хөшүүрэг болжээ. Иймдээ ч өнөөдөр Хам богд сумын төсөв 400 тэрбум төгрөг давж аймагуудаас ч өндөр төсөвтэй болж энэ чинээгээрээ бүтээн байгуулалт нь эрчимжиж байна. Сүүлийн жилүүдийн таатай өөрчлөлтөөс юу болж иж байгаа нөхөр зэрэг сум орон нутг маань өөрийнхөө төсвийн орлогоороо хөрөнгө оруулалтуудаа хийж нийгмийн асуудлуудаа шийдвэрлэх ард түмэндээ одоо нэг татвар төлөгч нартай эргээд одоо сайн сайхан амьдралд нь одоо зориулах юм боломжууд гарч ирж байна. 3 дугаар сургууль, Хам богд сумын 3 дугаар сургууль те 960 хүүхдийн хүчин чадалтай байж байна. Одоо маш том барилга гаднаас харагдана. За тэгээд 4 дахь цэцэрлэг ахмадын сувиглал нөхөс сэргээх төв гээд байж байна. Төрийн албан хаагчдын орон сууц гээд байж байна. Энэ чинь зөвхөн харагдж байгаа барилга байшингүй те. Тэнгүү чин цаана нь бас харагдахгүй байгаа газар доорх шугам сүлжээний ажлууд бас сум өөрийнхөө төсвөөр хийгдэж байна. Зам талбай одоо дид үтсүүдээ шийдэж байна.
Оюут толгойн уурхай ашиглалтанд орж үйл ажиллагаанд жигдэрснээр Өмнө Говь аймгийн Хан богд сумд бүтээн байгуулалт дэд бүтцийн ажлууд эрчимтэй өрнөж, иргэдийн амьдрах орчин шинэ шатанд гарчээ. Үүнээс гадна иргэдийн орлогыг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэсэн уурхай нөлөө их байна. Жишээлбэл анх гэр бүлийнхээ хүрээндэл гар доорх зүйлс ойдог байсан Түвшин сайхан өнөөдөр 2 салбартай 40 гаруй ажилтнтай компанитай болж оюут толгойн ажилчдын хувьцыг ханган нийлүүлж байгаа юм. За байгуулагдсан цагаас хойш бол манайх анх том өрөөнөөс эхэлж исэн бол дараа нэг 100 м квадрат талбайтай сэндвичийн байрлал ашиглалтанд оруулаад үйл ажиллагаагаа явуулж дараа нь 200 м квадрат байгуулж өргөдөгсөн. За 6 жилийн өмнө манайх бол одоо энэ байгууллага бол 540 м квадрат талбайтай байранд авал одоо хоёр хүүхэдтэй үйл ажиллагаа эхэлж одоо манай 40 орчим үйл ажиллагаа явуулж байгаа. Ер нь бол зөвхөн нуулуурхай байгууллагад түшгэлж бол үйл ажиллагаа нийт бүтээн үйлчлэгнийхээ 85 орчим хувийг бол оюутлогын компанид үлдсэн 15%-ийг бол бусад уулуурхайн компаниуд болон төрийн захиргаа бусад хувь хүмүүст гэдэг юм уу нийлүүлж байгаа. Оюут толгой компани орон нутгийн ханган нийлүүлэгчдийг дэмжих бодлого баримталснаар Хан богд сумын иргэд бизнесээ өргөжүүлж ажлын байр олноор нэмэгдсэн байна. Энэ нэрчээрээ Хан богд сум өргөжинтэлж хотын зэрэглэлтэй болох зорилтыг тавиад байгаа юм. Бизнес орчин болон эхэлж байна. За барилгын зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Эрхэс Construction компани төлөөллийн бизнесийн орчтой байр суурийг бид сонссон юм. За тэрээр хүний нөөцийн тогтворгүй байдал хүндрэлтэй байна гэдгийг хэлж ирсэн юм а. Манайх болохоор 2013 онд байгуулагдсан компани. За тэгээд сүүлийн 10 жил нь илүү одоо нэг 16 оноос хойш ер нь бол нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Барилгын зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Яг хүндрэлтэй гихдэг ч юм уу тэр тал нь юу гэхээр хүний нөөцийн айгүй юм тогтворгүй байдал байгаа юм. Манай сүүлийн үед ингээд залуучууд одоо яг нэг салбарт ингээд тууштай байхгүй байгаагаас үүдэлтэй нэг жил орчим ажиллаад миний салбар иш байна. Би өөр юм хийя гэдэг юм. Тэгэхээр юу ямар сургуулийн хэн одоо манай мэрэгжлийн сургуулиуд байгаа ш. Тэн дээр нь яг барилгын салбараа маш сайн ойлгуулж дадлагжуулах хугацаагаа илүү сайн нэмээд өгөөд тэр хүн дадлагжих хугацаанд ямар мэрэгчлэлтэн болох гээд байгаа, ямар мэрэгчлэр ажиллаад байгаа гэдгийг тэрийг сайн мэдрүүлж өгөх хэрэгтэй юм шиг байна. Тэгэхгүй болохоор яг төгссөн өнөө хөрх юмтад хэсэг ажиллаж байсан биш юм байна гэд явцдаг. Тэгэхээр ер нь илүү нөгөө нэг сургуулийнх нь орчинд нь их сургуулиудад тэр дадлагжуулах хугацааг нэмэлт хэрэгтэй юм шиг санагдаж. Зургийн компаниудад тулгамж байгаа асуудал гэх юм бол ерөнхийдөө нөгөө нэг сүүлийн үед бол манай зургийн компаниуд чинь төрийн өмчит компаниудтай өрсөлдөх тийм шаардлага үүсчихэж байгаа байхгүй юу. Одоо жишээ нь зургийн үнэлгээ маш муу байна. Дахиад дээр нь зургийн гэрээний дүнгээс нь цахилгчийн хяналтын зардал гэдэг юм авдаг болцсон. Тэрэнд нь болохоор одоо бид нартай нийт дүнгээрээ цахилгчтай гэрээ хийж байгаа боловч тэрээс 1-2% цахилгчийн хяналтын зардал руу шууд шилжүүлж хэний нөөтийн асуудал бид нар дээр үлддэг. Бас нэг нь одоо юу гэдэг норомсын сангийн төлбөрт чинь гэрээний үнийн дүнгээс байдаг. Энэ нь одоо юу бас нөөтийн асуудал нь бид нар төлдөг гэдэг ч юм уу. Гэтэл одоо төрийн компаниуд чинь нөөц төлөгч биш байдаг. Яг бид нартай адилхан үйл ажиллагаа явуулдаг, зөвлөг үйлчлэгээ үзүүлдэг компаниуд болохоор өөрсдийнхээ ажлыг болохоор төрийн үйлчлэгээ үзүүлсэн гээд байдаг. Гэтэл бид нар болохоор яг тэр ажлыг хийхээрээ нөөц төлөгч болцдог байхгүй. Тэгэхээр бид нар чинь нөөц төлөгч мөртлөө нөөц төлөгч биш тийм том газартаа яаж өрсөлдөх вэ? Хэцүү тийм нөхцөл байдлууд ер нь байгаа гэсэн үг. Монгол улс оны эхний 4 сард нийт 139 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.5 тэрбум $-д хүрсэн байна. Үүнээс экспорт 6.8 тэрбум $, импорт 3.7 тэрбум $, болж тэнцэл 3.1 тэрбум $-ын ашигтай гарчээ. Төрийн банк олон улсын зах зээлд нэмэлтээр 100 сая $-ын бонд гаргасан байна. Энэхүү нэмэлт бонд нь өнгөрсөн оны 9-р сард гартгсан
200 сая ам долларын бонд дээр нэмэлтээр татжээ. Татан төвлөрүүлсэн 100 сая ам доллароо улсын ногоон таксономи болон банкны тогтвортой санхүүжилтийн хүрээнд тодорхойлсон ногоон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ гэдгээ мэдээллээ. Эрдэнэс Монгол хязгаарлагдмал хариуцлагатай компани төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн саналаар засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга цолмог төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар сонгосон байна. Тэрээр ерөнхийлөгчийн тамгын газар, хууль зүйн дотоод хэргийн яам, нийслэлийн засаг даргын тамгын газарт хууль эрх зүйн чиглэлээр ажиллаж байсан бөгөөд 2024 оноос засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын албан тушаалд томилогдсон ажиллаж байна. Frontier Land Group хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилгоор 10 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүнтэй хувьцааг нэмж гаргахаар шийдвэрлсэн байна. Үүнтэй холбоотой холбогдох шийдвэрийг хувьцаа эзэмшигчид нь гаргасан бөгөөд цаашид уг төслийг бодит ажил хэрэг болгохыг төлөөлөн удирдах зөвлөлтөө үүрэг болгожээ. Одоогоор хэдий хэмжээний хувьцаа гаргах нэг жүн хэд байхыг албажуулан тогтоогоогүй байна. Мят төрийн өмчит хувьцаат компани энэ сараас бүгд найрамдах Хятад ард улсын Бээжин хотод үйл ажиллагаа явуулдаг 3 дугаар шатлалын нэгдсэн Бээжин Юникер эмнэлэгтэй хамтран ажиллаж эхэллээ. Энэ хүрээнд Мятын зорчигч boarding pass эсвэл e-ticket ашиглан 33% хүртэл хөнгөлөлт урамшууллыг эдлэх боломжтой хэллээ. Мэдээ үргэлжилж байна. За манай улсад барилгын салбарт хүний эрхийн зөрчил үүсэх нь их байгааг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал барилгын материалын зах зээлийн 70 орчим хувийг импортын бүтээгдэхүүн эзэлдэг чанаргүй барилгын материалууд нэг талаараа иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгааг салбарын хэлж байгаа юм а. За нөгөө тэгвэр энэ салбарт ажилчдын аюулгүй байдал хамгаалагдахгүй байна. Манай улсад 500 гаруй барилгын материал үйлдвэрлэдэг аж ахуй нэгжүүд байдаг. Тэд урд хөшөөс орж иж буй барилгын материалаас илүү чанартай барилгын материалыг үйлдвэрлэдэг. Даанч өртөг өндөртэй үйлдвэрлэдэг учраас урд хөршийн барилгын материал үнээрээ ялагддаг. Манай улсад импортоор орж иж буй барилгын материалуудад шинжлэх лаборатори хомсдолтой учраас чанарын шаардлага хангаагүй байх нь элбэг гэлээ. Тухайлбал барилгын компаниудын ашиглаж буй материалын 30-40% нь гарал үүслийн гэрчилгээгүй. Тийм ч учраас лабораторийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Чанарын шаардлага хангаагүй барилгын материалыг компаниуд ашиглах нь алстаа иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг тэд хэлж байлаа. Импортоор орж ирж байгаа материалыг бид нар одоо шалгаж байгаа лаборатори алга. Стандартыг мэдж байгаа хүн алга. Тэр 100 айлын зах дээр очиулаа энэ болж энэ гоё өнгөтэй ингээ авчиж байгаа байхгүй. Тийм биш. Лаборатори түгөө шинжилгээгээр хангагдсан, үйлдвэрлээд гаргаад ирсэн ийм бүтээгдэхүүнүүдийг авал та нарын одоо өнөөдөр хүний эрхийг хангасан бүтээгдэхүүн байна л. Нөгөө талдаа барилгын салбар үйлдвэрлэлийн осол гэмтэлд 20 гаруй хувийг эзэлдэг. Өнгөрсөн онд л гэхэд барилгын салбарт 160 гаруй осол гэмтэл бүртгэгджээ. Аюулгүй ажиллагааны дүрмийг нэгдүгээрт мөрдөх ёстой энэ салбарт өндрөөс унах хүнд зүйлд дарагдах, цахилгаанд цохиулах эрсдэл өндөр байгааг салбарынхан онцолж байна. Нөгөөтэйгүр хэд шахуу хугацаанд ажиллаа хийхийг ажилчдаа тулгаж даатгах нь нэг талаараа ажилчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна гэлээ. Цаг хугацаатай уралдаж ажилладаг учраас ер нь дандаа илүү цаг ажилладаг. Тэгээ энэс үүдэлтэйгээр бид нар ч одоо нөгөө үнэлгээ бага байдаг учраас ерөнхийдөө нөгөө нэг ажлаа бүхлээр нь үнэлээд за энийг амжуулаарай гэдэг. Тэгэхээр нөгөө хүмүүс маань одоо гэр бүлдээ цаг зарцуулж чадахгүй ч юм уу тиймэрхүү асуудлууд ер нь нийтлэг зөрчлүүд нь энэ тал дээр хөдөлмөр аюулгүй байдлын талаарх бол илүү угсралтын компаниуд дээр гардаг зөрчлүүд. Дээрх асуудлуудтай холбоотой нэгдсэн үндэсний байгууллага хот байгуулалт барилга орон сууцчлалтын яам хамтран хүний эрхийг хамгаалсан хариуцлагатай бизнес эрхлэх тухай төслийг хэрэгжүүлжээ. Энэхүү төслийн хүрээнд тус салбарт тулгамдж буй асуудлыг хилэлцэхийн зэрэгцээ хүний эрхийн магадлан шинжилгээг барилгын салбарын бизнес эрхлэгчдэд хэрхэн хийх талаар сургалтыг зохион байгуулжээ. Яамнаас дэмжлэг аваад ингээд хүний эрхийн магадлан Нийслэлийн хэмжээнд 70 орчим автобусны дулаан зогсоол бий. Үүний нэг нь одоогоос 3 жилийн өмнө нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Инх Жаргалан өөрийн хөрөнгөөр сүр дулаантайгаар тогтчулсан дулаан зогсоол юм а. Гэтэл энэ дулаан зогсоол одоо төдсний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад иргэд бухимдалтай хандаж байна. Энэхүү 120 мянгатын автобусны дулаан зогсоолын дэрэгдэх түтснүүдийг нийслэлээс төсөв мөнгө гарган байж албатан буулгаж нүүлгсэн. Гэтэл үүний дараагаас энэхүү тохижуулсан зогсоолыг төц болгон хувиргасныг иргэд шүүмжилж байгаа юм а. Тухайлбал өвлийн турш хаалттай байсан энэ зогсоол нэгдэхдээ төц болсон гэлээ. Болохгүй л гэж бодож байна. Хүмүүс иргэн хүнд хийгээд өгсөн юмыг бас ингээд өөр юмар
ашиглаад байна гэдэг чинь бас буруу л гэсэн үг шүү дээ. Буруу шүү дээ. Өвөлчөө одоо ингээд бөгшөө усууд хүүх шуугад бүгд ингээд автобус үлдээн. Бүгд хэцүү байдаг шүү дээ. Тэгээд тэд чи ороод бас дулаахан газар суун дээр нь тийч бас нэг уцаас хэнэгчхэн байдгийн байдаг шүү дээ. Ер нь зориулт юм а зориултаар нь ашиглавал зүгээр шүү дээ. Өвөлжөнгөө хаалттай тэгээ амар гайхаал ямар сони юм бэ гэж яах гэж энийгээ яасан ингээд төнгөлөө үүдэн дээр нь болохоор нэг тийм сонио дотоод ажилтаа гэж байгаа юм шиг их сонио шалтгаан наацсан байсан. Тэгээл гайхаал тэгснэ 100 болох төхөөд ирсэн чинь ингээд түүц олоод аваад ирсэн. Энэ талаар хаанвал дүргээс тодруулахад энэхүү дулаан зогсоол түүц ажилуулах зөвшөөрөлгүй байршил гэдгийг хэлж байна. Мөн түүц ажилуулж байгаа иргэн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч инх жаргалантай хувьдаа гэрээ хийж хууль бусаар ажиллаж байна гэлээ. Боловсролын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг маргаашийг дуустал төв талбайд болно. За энэ өдөрлөгийн хүрээнд боловсролын үнэлгээний төвөөс эзлэлтийн ерөнхий шалгалтыг Ахлах ангийн сурагчид урьдчилсан байдлаар өгч оноогоо тэр дороо шалгуулах боломжийг бүрдүүлжээ. Энэхүү нээлттэй өдөрлөг дээр манай боловсролын үнэлгээний төвөөс 12 дугаар ангийн суралцагчдаа эсэлтийн шалгалтын сорил өгөх боломжоор хангаж мөн эсэлтийн шалгалтын үйл явц нь яг яаж явагддгийг тэгээд дээрээс нь давуу тал нь болохоор манайхаас бэлтгэсэн математик нийгэм гэсэн хоёр хичээлээр сурагчид маань аль нэгийг сонгоод 80 минутын хугацаанд бэлтгэсэн сорилыг өгөөд тэр доор нь хариултын хугацаа одоо машинд уншуулад анхны оноогоо мэдэх бүрэн боломжтой болж байгаа. Ингэснээр хүүхдүүдэд одоо 6 сарын 25-наас 28-ны хооронд зохион байгуулагдах хэлэлцийн шалгалт дээр дуршлаг болон хөрөнгөлөгдөж байгаа юм шиг давуу талтай байна. Өчигдрээс хойш манай нээлттэй өдөрлөг дээр яг манай асраар бол өчигдрийн хувьд нийтдээ 80 хүүхэд үүсвүүлээд анхны оноогоо мэдсэн байна. За өнөөдрийн бол яг үд дунд болж байгаа учраас яг одоогийн байдлаар бол нийтдээ 30 орчим хүүхэд математик болон нийгмээр шалгалтаа өгөөд за тэгээд хариултаа хуудасаа үзэж байна. Хариултаа үзсийн одоо ерөнхийдөө шалгалт өгөөд шууд 10 минутын дотор 5-аас 10 минутын дотор гаргаад за яг хэдэн оноо анхны оноогоо авч байгаа юм бэ гэдэг шалгалтаа мэдэх бүрэн боломжтой. Ийм үг гарсаа ийм оноо авах магадлалтай нэг одоо хүүхдэд илүү давуу талыг олгож байгаа гэж би бодож байна. Япон улсын Aichi Nagoya хотодод 2026 оны 9-р сарын 19-ноос 10-р сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулагдах Aichi Nagoya 2026 Азийн 20-р наадам зохион байгуулагдана. Энэ хүрээнд бэлтгэл ажлыг хангах спорт холбоодод наадмын мэдээлэл өгөх зорилготой нэгдсэн уулзалт өнөөдөр боллоо. За энэ уулзалтанд олон улсын олимпийн хорооны гишүүн, Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Баттушиг, Aichi Nagoya 2026 Азийн наадмын Монголын багийн ахлагч Баттулга Булган Туяа болон багийн дэд ахлагч Сандуй, биеийн тамир спортын улсын хорооны дарга бэлэгт нар оролцож наадмын зохион байгуулалт, тамирчдын бэлтгэл сургуулилт, холбоодын уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцлоо. Энэ удаагийн Азийн наадамд Монгол улсаас Монгол улсын өргөн бүрэлдэхүүнтэй буюу 32 спортын 54 төрөл зай, жинд 500 гаруй одоо тамирчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа юм а. Өнгөрсөн жилийн баяр наадмын үндэсний бүхий барилдаанд 8 даваад үзүүлсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын Харьяат аймгийн Хур зарслан өсөх баяраас допингийн төрлийн хориотой бодис илэрсэн. Улмаар ерөнхийлөгч түүнд олгосон гард цолоо хураан авах зарлаг гаргасан. Энэ шийдвэрийг өсөх баяр хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрийн шүүхэд гомдол гаргаад байсан юм а. Тэгвэл өчигдөр болсон спортын арбитрийн шүүхээс үндэсний бүхий тамирчин өсөх баяраас өнгөрсөн оны 7 дугаар сарын 12-нд допингийн шинжилгээний дээж цуглуулгахдаа олон улсын стандартад нийцээгүй илт гацсан хэмээн үзсэн. Улмаар дээж авах үед алдаа гарсан учраас тухайн дээжээс гарах хариу үр дагаврыг хүчингүй гэж үзсэн юм а. Энэ сэдвээр дэлгэрэнгүй мэдээллийг үлэмж төгс таймлана. Нэмдэржийн өсөх баярын нэр холбогдсон допингийн асуудал ганц тамирчны асуудал биш. Цаана нь Монголын үндэсний бүхий холбооны удирдлагын төлөөх тэмцэл, нутгийн зөвлөл нэртэй эрх бүхий улс төрчдийн оролцоо нөлөөтэй холбоотой асуудал. За нэгдүгээр спортын арбитрийн шүүхээс өсөх баярыг допинг хэрэглээгүй гэж үзээгүй гэдгийг бол одоо тодтогч хэлэх нь зөв. Хэрэгэлсэн нь олон улсын этгэмжлэгдсэн лабораториор нэгэн тогтоогдсон асуудал. Шүүх харин шинжилгээ авахдаа
процессын алдаатай стандарт зөрчсөн шинжилгээ зөрчилтэй авагдсан гэж шинжилгээг хүчингүй болгож хэргийг цагаатгах гэж байгаа хэлбэр юм. Тэгэхээр одоо яах вэ гэдэг асуудал үүсэж байна. Өсөх баяраас допинг илэрсэн нь бол хөдөлшгүй үнэн. Энд дэр нэг имийг одоо дахин хэлье. Ер нь энэ стероид төрлийн одоо бодисыг хоолнд нь одоо нууцаар хийх. Одоо эсвэл одоо энийг ийм шахмал хэлбэрээр одоо өөрөө мэдэхгүй байжгаад идэх боломжгүй. Энэ бол тухайн тамирчны одоо хүлээн зөвшөөрснөөр заавал тариураар тарьж хэрэгэлдэг төрлийн одоо бодис гэдгийг хэлэх нь зүйтэй. За энэ ч гэсэн одоо хөдөлшгүй баримтуудаар нотлогдож байгаа. Бүр Монголын үндэсний бүхэн холбооны тэргүүн магалж яв гавьяа тасгалжуулагч хөндийн өргөлтийн хос баяр дархлаа сайжруулдаг тариа гээд 28 ширхэг тариа өндөр үнээр дансаараа мөнгө авч авалцаад зарсан асуудал тогтцоогдсон гэж нэгэнд ярьчихсан. Гэтэл спортын арбитрийн шүүх шинжилгээ авах процесс алдаа гарсан шалтгаанаар цагаатгачлаа. Ингэснээр ерөнхийлөгч дахин зарлиг гаргаж байж хурааж авсан цолоо сэргээх үү гэдэг асуудал үүсэж байна. Энд нэг сонирхолтой нюанс бий. Аймгийн хурц арслан Өсөх баяр бол төрийн тэргүүний төрсөн дүү улсын хурлын гишүүн Ухнагийн Отхон баярын маш ойрын хуурай дүүн гэгддэг. Нөгөөтэйгөр улсын хурлын гишүүн Ухнагийн Отхон баяр бол Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүнээр ажилладаг. Өнгөрсөн 2025 онд улсын баяр наадмын дараахан Сүхбаатар аймгийн Онгон халзан зэрэг одоо голлох сундын 100 жилийн ой болж нутгийн зөвлөлийн дарга Ухнагийн Отхон баяр нь нутгаасаа гарь солтон төрүүлсэн багталтайгаар наадамдаа очиж нутгийн цоолноо баярлуулсан. Гэтэл улсын том цоолонд хүрсэн тэрхүү бөхөөс нь допинг илэрсэн тогтооглоо. Энэ асуудлыг сунжруул дарсаар байгаад одоо өчигдөрхөн буюу одоо энэ жилийн баяр наадмын босгон дээр процессын хувьд өөр маргаанаар шүүх хурлыг явуулж Өсөх баярын талд шийдвэр гаргасан нь ихээхэн ардлага төрүүлж байна. Энэ бол улсын хурлын гишүүн Ухнагийн Отхон баяр цаашлаад ерөнхийлөгч Ухнагийн хөрөл сүхийн нэр хүндтэй хамаатай асуудал. Хууль алагчлалгүй адил тэнцүү үйлчлэх ёстой. Гэтэл хааны дүү хасрын бүхэд хууль даабал стандарттай үйлчилж болдгийн жишээ боллоо гэж олон бүх сонирхогчид энэ асуудалд игдүүцэн хандаж байна. За тэгвэл өмнөх кейсүүд болох улсын гарь бадарч тэргүүтэй бүгчүүдийн асуудлыг яах вэ гэж сөргүүлэн тавих нь зүй ёсны хэрэг болж байна. Эдгээр бүгчүүд дээр цолын хураах, барилдах эрхийн олон жилээр хасах хатуу чанга шийтгэлүүд оногдуулж ирсэн. Тэгвэл одоо ингэж өөрийнхөө нутгийн бүхэд энэрэнгүй хандаж болох уу гэдэг асуудал одоогийн Монголын үндэсний бүхэн холбооны тэргүүн магалж яв дээр үүсэж байна. Учир нь Монгол улсын зан Монголын үндэсний бүхэн холбооны тэргүүн магалж бол Сүхбаатар аймгийн Мөнх хаан сумын хүн. Ингэж нутаг усаараа жалгархаж шийдвэр гаргаж байгаа бол Монгол үндэсний бүх допингийн эсрэг тэмцэх хэрэг байна уу гэдэг үнцэгч. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг одоо тун удахгүй болох Монголын үндэсний бүхэн холбооны эхийн хурлаар улиран сонгох нь ёс зүйд нийцгүй гэдэг асуудлыг одоо улсын цолтой томоохон бүгчүүд гаргаж тавиад байгаа юм а. Тэгэхээр Монгол үндэсний бүх допингтойгоо тэмцэх бол алагчилж үзэлгүйгээр хин гэдэг ноёны хин гэдэг том улс төрчийн ивэлтор багтдаг бүх гэхгүйгээр хууль адил тэнцүү үйлчлэх шаардлагатай байгаа юм а. Мэдээ үзүүлэлээ хамтаж анхаарлаа хандуулсан үзэгч танд баярлалаа.